Сайн сонсогчдоо таамаг энэ оройн бүргийн за Тэвс телевиз спорт подкаст нэвтрүүлгийнхээ ээжт шинэхээр дугаарыг өгөхөд бэлэн боллоо. Энэ цагаат дугаард бид хүн Дорногов аймгийн Хатанбулаг сүмэн уул за пауэрлифтингийн олон улсын жинэ мастер дэлхийн аврагч спорт тэмцээний 3 хүрээнд Аз ТV 4 алтан медальтай Эрдэнэ улсын ганц төрчийг хүрсэн байгаа. Энэ оройн бүргийн за юуны бас баяр хүргэе. 12 дугаар сарын 7 дугаар сая Аз ТV аврагч спорт тэмцээнд насан туршийн пауэрлифтинг тэмцээнд төр бус болсон. Энэ тэмцээнд 4 алтан медаль авсан. Одоо 3 үндсэн төрөлдөө алтан медаль аваад тэгээд нийлбэр дүнгээрээ алтан авсан. Ингээд 4 алтан медалийг эх оронд авчирсан. Пауэрлифтингийн бас анхны таньч болсон байна. Энэ тэмцээс үлээ. Аз ТV сайхан боллоо. За баярлалаа. Тэгээд түрх болсон Аз ТV аврагч тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Суултын төрөлд алтан медаль, шахалтын төрөлд алтан медаль, алтын төрөлд нийтлэг дүнгээрээ алтан медаль авсан надад баяртай байна. Энэ дамжуулахаар бас монголчуудын анх удаагийн юмшлуулж байгаа тийм. Энэ амжилттай бас насан туршидтын Аз явах 4 алтан медаль авсан бол бас анх удаа л би бол сонссон. Хэдэн гих амжилт шүү. Танаа жинд удаа хэдэн орны амжилт төрсөн үү? Манай жинд одоо орон орны Орос орон орны тамирч төрөлцсөн. Манай жингийн маа би одоо 59 кг оролцсон. За тамирчин хүн бол одоо бас жингээ одоо хасаж жингээ одоо бас ингэ зогсуулж энэ жин дээр маань одоо би сүүлийн 3 жил одоо энэ жинг одоо барьж тэмцээн борлоонд оролцож байна. За тэгээд энэ тэмцээн бол одоо 12 сарын 7-нд зохион байгуулсан сүр төдөнтэй болсон Аз ТV авраг. Тэгэхээр энэ одоо сайхан Аз ТV авраг дэлхийн медальтан аль битгий юм бэ? Хүмүүс нэрч байгаа тийм. Аль битгээс энэ сайхан хүчтэй дөрвөө. Тэгэлгүй яг одоо мэдээж төрж өссөн Дорногов аймгийн Хатанбулаг сум манай сум маань одоо Дорногов аймгаас хамгийн хол өршдөг 240. Би ч одоо Малчин айлын залуу хөдөөгөр маань одоо цаашаа 100 тэгээд нийт 300 гаруй километр. За энэ их амжилтыг одоо гаргаж бас ээж аав хоёрт бол маш их баярлжээ. Мас үгээ хараад одоо ээж маань өглөө усч одоо сүүнийхэн дээжих үүдээ одоо залбирч өргөж байгаа. Тэгээд аав шиг одоо яг хөдөө байна уу? Одоо тэр ярьслыг үсэж байгаа. Аав жирэн одоо яг хөдөө байгаа. Тэгээд танай телевизээр дамжуулаад тэгээд зургатаар гарахаар одоо үзээл тэгээд сууж байгаа хта. Цацууд дээр ямар хөө байв? Энэ жил ямар өөр болж байна? Энэ жил ерөнхийдөө бас цацууд гайгүй. Одоохондоо бол нэг ерөнх сайхан дулаахан сайхан болж байна. Айл хит хөөхт вэ? Ер нь багасаа малайск дээр юмсч. Тэгэлгүй яг багасаа одоо аавда чөдрөмөр дөхүүлж одоо малчны хүүхдээ адил одоо дээлээ хүртэл одоо хөдөө гадаа тий барилж ноцолдож өссөн. Тэгээд айлын том хүү багасаа л одоо мал маллаж өссөн дөө. Доор 4 дүүтэй. 2 дүү маань одоо багшилж байна. 2 дүү маань оюутан байна. Зөв үдээр ингээд хэлээ үзсэн тий. Аавч нэр яг одоо Хатанбулаг сумын Монгол хүмүүс үү? Аав ээжээр маань Хатанбулаг сумын унган одоо Хатанбулаг сумын сүлээ хэрвэгдээ торгон одоо сайхан хил дээр малаа маллаа тэгэл явж байна. Бас нэгсэн одоо эх орныхоо торгон хэлээр бас харуул. Тий торгон хилэн дээр одоо нөгөө малчч одоо нэг хил дээр буухаараа нөгөө одоо туслах малчнаар тий. Бас хилээ хамтаа манаал. Зөв. Тэгээд бас энэ сайхан эх орныхоо нэр үлдэх өгвөл том хүсэнд төрийн бол ашиглаж байгаа ч бас юм бодогдмол нөгөө ижээ аав ээжийн одоо байсан сайхан дурсамжууд хил дээр байгаа тэр боён эх орн гэдэг зүйл байна зөвхөн байна. Тэгэлгүй яг одоо тамирчууны хамгийн том зорилго чи одоо төрийн дуллаа их шиглүүлээ те тэр тавцсан дээр бас зогсож чанс нэг юм үйл бодогдчих. За шар услаатаа усах шиг болно шүү те. За чи одоо ер нь бас нэг Аз ТV дэлхийд бас нэг ерөн ус жоохон үзээтэй юм байна гэдгийг бас өөрийгөө бас жоохон бодох ч юм уу. Тэгээд хамгийн гол нь том зорилго тавьж энэ спорт орж ирсэн. Бас ТV дэлхийд медаль авъя гэж одоо том зорилготой бас хичээл зүтгэлтэй хичээж байна тэгээд. Рисктэй одоо зорилгоо багаар биелүүлээл яваад тий. Тэгэлгүй яг багаар тэгэл биелүүлээл одоо хамгийн гол нь надаас шалтгаална тэмцээнд орох тусам одоо тамирчин бол өөрийнхөө хувийн рекордыг одоо шинжилж өөртөө өрсөлдөг спорт юм чинь тий. Тэгэхээр одоо бэлтгэс болоо сайн хийгээд одоо тэмцээнд орох тусам л өөрийнхөө одоо бас рекордыг эвдээд болом хичээх хэрэгтэй. Рекорд гэсэн Монгол улсын рекордыг хэд удаа хийгээд байгаа? Монгол улсын рекордыг одоо орох болгондоо бас өөрийнхөө рекордыг шинжилэн тогтоож байна.
Хоёулаа дэлхийн аваргын ганц ярихаас өмнө Монгол улсын аваргыг бас ярив тийм ээ. Монгол улсын аваргыг анх хэдэн онд орж ирв? Ер нь хэдэн удаагийн аварга вэ? Монгол улсын аварт анх 20 онд ороод 20 онд анх бавар нэвтэнгээр орж ирсэн улсын аварт орох гээд. За тэгсэн чинь жингээ хасаад би ч өмнө чөлөөтөр төгч одоо гүүж хараагааш хасаа явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь жоо хувцсан хэсгээ гүүжсэн чинь манай бавар нэвтэнгийн ерөнхийлөгч тугаах маань. Юм хараад энэ залуу weer оруулчих. Тэгээд ороод тэгээ энэс урч одоо ямар гоё юм бэ гээл. Тэгэл тэр тууштай би ер нь спортсаа эргэж уцахгүй ер нь миний спорт ер нь муу юм бэ. Энэ спорт хичээлч юм бол ер нь тэр их медаль авах юм байна гэж орж ирсэн дээ. За энэ сайн шалгалтсан 3 алтан медаль бол одоо сая яст юм байна. 3 алтан медаль байна тий. Хэлбэр нь одоо энэ том медаль гэсэн үү? Тэгсэн хэлбэрээр төрүүлсэн. Зөв энэ медаль сайн бүгдээ медаль байна. За улсынхаа аварга тэгээд 20 онд ороод тэгээд тухайн анхны улсын аварга юу болж юм рүү? Тэнгэр яадсан. Анхны улсын аварга бичээгүй 66-д ороод анхны улсын аваргагийн нэг нийлбэр хүрэл аваад шахтар хүрэл авчихсан. Тэгээд тэрнээс хойш 21 он, 22, 23, 24, 25 онд одоо дараалал нь төрүүлж энэ улсын аваргатай. Рекордыг бол Орсын тэнцэн онгор. Тэгээ Орсын тэнцэн онгорж рекордоо шинжилээд тэгээс Бухартын рекорд гэж болж байгаа шүү. Сүүлийн 4 жилд нэг удаа зөвхөн Монголын тэрэнд бас 2 жил дараа нь төрүүлсэн. 21, 25 сая төрүүлсэн. Бухартын спортод бас 2 удаа. Тийм. За тэгээд 2023 онд одоо улсын аваргад дөнгөж 3 жилийн өмнө орж ирсэн тамирчин маань 3 жилийн дараа дэлхийн аварга санал хүрсэн. Анхны дэлхийн аваргын анхны хүрээлэнд бас коронавирус одоо нэг өөрөөхөө төвд бол одоо насан туршидаа ингэ тийм ээ авчирсан. Маш сайхан үйл явдлаас 3 жилийн дараа дэлхийн аваргад төгөөд бас багын хугацаа шүү дээ. Тэр дэлхийн аваргын түүхээс уулзаад гоё байх болов. Тэгэлгүй яг одоо тэгээд мэдээж анхны дэлхийн аваргад явсан тий. Дэлхийн аваргад явах аюу гоё байсан дээ. Анхны дэлхийн аваргад яваад хүрэл медаль авсан. Тэр хүрэл медаль маань одоо болтол одоо тэгээд манай сум орнтой бүгд нь маань одоо анхны явчмаас гоё штэ тэгэл сайхан дэлхийн медальтай болжсэн. Түл их баяртай байсан да. Хойд доос таны жин хэдэн хүмүүс ч эдийн храмыг одоо ямар амьсгалаар дэлхийн аварга өрсдөв? Хойд манай чинь бас орон орны тамирчид үлжсэн. Экваторын тамирчин, Тайваны тамирчин сайн байсан. Би шахалтаараа 162.5 кг шахаад хүрэл медаль авчихсан. Шахтын зөвлөө. Шахтын дээр. За дэлхийн аваргаас медаль авчихсан дараагийн юмс нэг ингээд зорилгоо дараа нь ундраад гараад ирсэн. Тэгэлгүй яг дэлхийн медаль авсан хүн чи одоо цаашдаас одоо зорилгоо тавиад би одоо олон бас медаль авах юм байна гэж тэгэл хичээгээд явж байна. Энэ жилийн дэлхийн аварга 11 сард болсон. 11 сарын 6-нд энэжлийн тэрхүү өрмийн улсад болсон. Тэгээ энэжлийн дэлхийн аваргад маань би одоо шахалтын төрөгт өмнө медалаас ахиулаад 170 кг-ыг шахаад хүрэл медаль аваад 245 кг-ыг сууж хүрэл медаль авсан. Тэгээд дэлхийн аваргаас 2 хүрэл медаль. 2 хүрэл медаль аваад. Ингээд бол нийтдээ бол дэлхийн аварга 3 хүрэл медальтай. Тий, дэлхийн аварга одоо 3 хүрэл медальтай болсон. Аварга болно гэсэн ном зорилго бол байна та. Байлгүй яг хөө хамгийн том зорилго бас аварга болно гэж хүн болгон л одоо. Ирэх жилийн дэлхийн аварга хаана болох вэ? Ирэх жилийн дэлхийн аварга маань одоо Туркт бол. Сая одоо бас Астиг яваас тэнцээ. Турк болсон байгаас. Тэгээ Ер нь тэгээд тэнцээнд бас гол зорилго бол юм уу? Ирэх жилийн том зорилго байгаас. том зорилго баг. Зорилго тавьсан байгаа хэрэг. Залуу хүн ингээд өөртөө зорилготой тэгээд завгүй байна. Дээрээс нь өөрөө ингээд эд сайхан амжилт гаргаад явж байхад ер нь одоо бэрхшээлтэй зүйл юу вэ? Тэгээд давуу тал нь бас байдаг баг тийм ээ. Одоо энэ спортын шоу залуу шийдэл бол олон зүйл багтдаг баг. Танд ер нь нэг талаас нь бэрхшээл тал нь хэлээд юу вэ? Дараа нь давуу тал гоё зүйл юу вэ гэдэг тийм. Тэгээд одоо санхүү мөнгө байна уу? Цаг зав байна уу? Ямар? Ер нь танилцсан хүн бол өнөөдөр хамгийн түрүүнд бол зорилгоо тодорхойлоод өөрөө одоо том зорилго тавиад тэгэл хичээж ивэл тэгээд зүйл тэгээ болно доо. Болгоо ер нь болж байна уу? Санхүү ер нь энэ тэмцээний зардлуудыг яаж зүүж байна? Эзэн хэрэг зүүж байна уу? Юудаг компани санхүүгийн тал дээр одоо танилцсан хүний хамгийн том зорилго бол одоо санхүү мэдээж байгаа. За тэн дээр өдийгөөс одоо өдний хүртэл одоо TTC компани хамт олондоо баярлалаа. Тэгээд ломтой эгч маань одоо намайг тамирчин болох одоо бас замлыг тавиад одоо төдийгөөс өдний хүртэл одоо бас тэр компанитай салшгүй холбоотой. Миний амжилт бол тэгээд эгчтэй одоо энэ телевизийг үзэж байгаа бах тэгээ маш их баярлалаа. За мэдээж одоо малчин хүний нэр хичээл мянган нэрлэлийн дэж малчин тий. За тэгэхээр миний ээж 2 өнөдид бас мал сургаа өсгөөд бас ийм сайхан намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлээ явж байгаа.
тэгж авал таамс баярлж байна. Тэгээ бас одоо хатан булах сум маань одоо бас тийм амжилт гаргаад одоо бас зориг тавиа тэмдэглэхэд медаль авсан хүн арайхан байхгүй байгаа. Тэгэхээр сум орон нутгийн маань одоо удирдлагууд үе үеийн сумын дарга нар сум орон нутгаас гарсан сайхан визэн сэрхэлж байгаа ах нар маань одоо бас дэмж тусалдаг. Тэгээд одоо зардал мөнгөний тал дээр бол бас тамирчин хүний хэцүү ш. Тэгэл одоо хүн боо төөн тэгээ яг тэгээ спорт бол ер нь спортын буян их. Тэгээ спортын буянд их сайхан явж байна. Тэгээд цаашдаа тэгээд улам хичээндээ тэгээд надаас шалтгаалах бах тоо. Эхний сургууль тийм ээ. Яг дасгалжуулагч шиг яг ямар хүн дээр. За дасгалжуулагчийн хувьд энэ жилийн хувьд бол одоо Монгол улсын гаюу тамирчин Батагийн Чимэцэр ах маань бол одоо бас миний энэ бүх одоо өмнө хөгжүүлсэн амжилтыг маань ахиулж өөрийнхөө зардал мөнгийг гаргаж намайг одоо бас тэмцээн уралдаанд оруулж дүүс говь нутгаас нэг амжилт гаргацгаар залуу байна гэж бас намайг хурдан мөрхөн шинждэг бол бас намайг энэ олон паус дотроос шинжээд бас ах маань тусалж явж байгаа. Тэгээд үе үеийн одоо олон багш нар байгаа тий. Анх зөвлөж исэн одоо бүгднийг нь бас хэлэхгүй бол одоо гомдчих бай тий. Анхны одоо паувт орж ирсэн бол одоо анх одоо хөтөлж оруулж исэн манай найз нар байгаа. Дээрээс нь анх пауэрлифтингийг үүсгэн байгуулсан Гамбалиг ахтай одоо үе үеийн одоо бүх багш нартай чөлөөтвэ одоо надад штанг заадаг одоо миний дүү эн чин алдаатай нэгж исэн одоо бүх багш нар ах нартай бүгдэнд нь бас баярлалаа. Одоо нэрийн дуртахгүй бол одоо бас гомдчих واخ тий. Тэгээ бас бэлтгэл сургуулийн маань хамт хийдэг найз нартай маш их баярлалаа. Тэгээ эн чинь бас ганцхан багийн спорт. Тэгээд одоо бас штанг хийсэг өгсөн хувцас нар өмсгөн асуудал их байгаа шүү дээ. Тэрэнд маань одоо тусалж байгаа найз нартай баярлалаа. Тэгээ амжилтанд хамтдаа шүү. Одоо тэгээд бас улам хичээнэ л гэж хэлье да. За дорногоо аймагын ер нь одоо пауэр лифтинг спортоор ямар юм усч хийж байна. Винсен жаагийн цаг дэлхийн авахад мөнгөцөл гэж байна. Ер нь хойд тасны олон хүчтэнгүй хөлтөлдөд тийм ээ. Тий. Одоо манай пауэрлифтинг дорногоо аймгийн пауэрлифтингийн ерөнхийлөгч холбооны дарга ш маань үнэхээр болчихсон тий. Тэгээ мөнх цуулагч маань одоо пауэрлифтинг холбоог аваад зулаагч маань одоо бас дэлхийн шилдэг бас эмэгтэй тамирчинд оролцож байна. За тэгээд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо манай Батулах ах маань одоо бас тамирчдын төлөө бас сэтгэл зүйн зориулсан тамирчтай авч яваад сая хүртэл гоёл Туркэд намайг авч яваад дэлхийн явахд авч яваад бүх тамирчдыг ийш тийшээ сайн авч явж байгаа. Холбоо маань ерөнхийдөө бас сайн ажиллаж байгаа тулд бид нараас амжилт гаргаж байгаа. Тэгээд бас утгагүй болох одоо шинэ онд нь шинэ жилд нь бүх тамирчтай амжилт хүсье. 2026 онд бас олон сайхан шинэ түүхийг бүтээх болгоо тамирчин өнөөдөр ганц бэлтгэл сургууль сайн хийхээс гадна өмнөө том зорилго тавиад түүх бүтээх гэж хөдөөнөөс одоо Малчин айлын залуу Улаанбаатар хот руу орж ирсэн. За тэгээд яг сайхан тэд дэлхийн долоо явж л байна. Гэхдээ зорилго арай болоогүй байгаа шүү гэж бодож байна өөртөө. Тэхийн тулд дахиад илүү их хичээ. Тий, тэхийн тулд одоо бүх зүйл маань надаас шалтгаална. Тэгэхээр би улам хичээн. Тэгээд таны сая асуулж гэсэн чиг тамирчин хамгийн гол нь гадагшин туцах явах те. Зардал мөнгө. Бас дэмжлэг тусалцаа бол бас гол шүү дээ. Өөр ямар тамирчтай. Ер нь танай одоо аймгийн салбар холбоонд ямар тамирчтай. Мастер англи бас сайн тамирчин байдаг гэсэн үг гарч ирсэн. Тий, мастердаас манай замун үдээс бас олон медаль авч байгаа ах нар байгаа. Манаас Дорногов аймгаас бас манай Баяр Цолмонгийн ах, манай Дашаах, манай пауэрлифтингийн бас анх үүсэн байгуулсан манай Гамбалиг ах. За тэгээд одоо дурдаа тавил тэр олон манай замун үдээс тэр ариун жаргал ах, манай Батцах ах мах гэдэг бас мастер англи бас олон сайхан тамирчид өсөлж байгаа. Тэгээ говь хүчтэй. Говийн ч одоо хүч нь байгаль төсвөртэй газар амьдарч байгаа хүмүүс тий. Хүчтэй тоож амьдарч байгаа хүмүүс одоо тэгээ би тийм л босгоос арай илүү байдаг бол. Хүчтэй ш. Тэгээд одоо Дорногов юмч одоо тэгээ сайхан хаа газрын 21 аймгийг очиж хүслийн ууланда шинж байгаа тий. Тэгэхээр бид нарын адил бас тэр сайхан өөрхөн байгаа юм шиг дахиж очиод уул хийдэндээ сайхан залбирал. Тэгээд төвчөнд явахдаа хайрхан байр болон залбирх уу. Энэ камершичм зарим нэг яг том төвчөндийн хаврын ууланд сайхан залбирдаг, аав хэрэгтэй сайхан хончроод явдаг, ээжийнхээ сайхан уучраа явах бүх юм дүүрсэн байдаг гэдэг. Таны хувьд юу яах вэ? Тэгэлгүй яах вэ? Би ч одоо сайхан өдөө өнөг сайхан очиод бэлтгэл хийж байгаа нэг хөдөө өнөг сайхан очиод ээжийнхээ нэг сайхан хийсэн хоол ундыг нэг сайхан идээл. Би ч одоо малтай хайртай. Малаа нэг сайхан хараад өдөр болго аваасаа адуу яаж вэ? Нөхөр яаж вэ? Одоо мал яаж вэ гэж асуугаад
Аавч одоо бас цайлан тавьж байгаа юм шүү дээ. За мал хүчин тэгж яах гэж байна гэ. Тэгээд хөдөө өчч нэг сайхан цай хоол идж уучаад тэгээд хүслийнхээ уул муулын шивнчээлээ явах чинь нэг сайхан. Дронгох шиг болж байна. Хөдөө нэг морин дээр нэг сайхан те мал эргүүлээ ингээд авах гэж ах чинь гоё умгш шиг болж шүү дээ. Магадгүй тэр сайхан ял гişингээ техникийн хэмжээнд зинээр ингээд өөрөө илүү сайн хэлтэй хийж чадах хэрэгтэй гэсэн тийм үүрэг байна л та. Тэгэлгүй яг уу дэлхийн төв дэмжээ дээр үүсгэд өнөөдөр хамгийн нэгт бол би малчин айлын хотноос малчин айлын залуу шүү чийл гэж өөртөө өнөөдөр ээж аав хоёр маань одоо сайхан малынхаа дээжийг сүүг өргөө байж байгаа ч малчин айлын залуу ямар авах хэвтэй тий өглөө усаад орооноос өглөө бүрэнхийгээс ороо нар шингэтэл малдаа явна штэ хоолтой хоолгүй явна зүтгэн тэрний адил би бас жингээ асаад тамирчид хамгийн гол юм бол одоо энэ баг жингээ барьж энэ жинд оролцоно гэдэг бол одоо миний бас штанг гэж бэлтгэл хийхээс илүү жинтэгийг ноцолж шүү дээ. Чангатай. Жинтэг их нуцалж Жинтэгийг ноцолж байна. Энэ жинг бас энэ дээр бариад хүчээ сайхан тогтоогоод явна гэдэг бол тэгээд цаглав бат. Хоол тус байлаа. Тэр хоол. Хоолтон дээр ямар анхаарч байгаа юм. Өөрсдөө хоолыг мэдхүү. Хоолтон дээр жин хоол руугаа нэр анхаардаг. Сая тав жин дээр анхаардаг. Тэгээд жин гэхээс нь мэдчихэж байгаа зүйл яг хоол юм байна. Тий, жин дээр нэг малчаа ил төс өдөө нөгч өөхөл сайд нь өөхтөө махан сайдэл тэгэл жингээ нэг жоохон байс гээл тэгэл хүмүүс шиг тэгээд дуртай нэг хоолндоо даа нэг жоохон жингээ явж жин явчихвал өгсөн байдал. Чөлөөтгөр барьж ирсэн тийм. Өөр юм спорт вэ? Одоо чөлөөтгөх сумын зам. Чөлөөтгөр барилж ирсэн. Чөлөөтгөр манай би ч нөгөө сумандаа сурж ирсэн хатан мөсмас сумоос орж ирээл чөлөөтгөр барилдаа тэгээ чөлөөтгөх багш маань одоо Дорногов аймгийн Адягийн зөрөгт доторг сайн багш байсан. Манай багшийн одоо олон сайн шавнар маань улсын явах төрүүлж байгаа. За би тэгээд бас нэг бас үндэсний хөр барилдаж сумын зам болж ирсэн. Тэгээд аль сум юм бэ? хатан болох сумандаа. Тэгээд бас Монгол хүн бол төрсөн гэж үндэснийхээ өв соёлыг бас адилхан тэгээд бас хажуугаар нь зундаа барилдахгүй чадахгүй те. Наадан болохоор огшоод гарчмаа санагдаад байна ш. Бас нэг гэмтчихвээ бас нэг юм штанчтай төмөрхөд хатуулчихваа гэсэн юм нь наадан болохоор тэгэл хамаагүй тэгэл оошооныхоо наадан энэ тэргээр хэсэл барилдаа л өгч. Манайх ч би ч нөгөө манай авч мор үйдэг. Багасаа хурдан мор унж өссөн болохоор тэгээд мор мал гэхээр тэгэл огшоо явчих штэ. Энэ жил аав нь хэрэг наад юм. Одоо сумын 100 жил мэл болцоо. Одоо сүүлийн үед бас нөгөө адуучин бас асуудалтай байгаа шүү дээ. Эрлээс Монгол манд гэхгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед нэх уралдахгүй байна. Би ч одоо өөрийгөө уяад байгаа ч. Өөрийгөө уйж байгаа. Тэгээ явандаа сайхан аавгаа ягаад морилго орондоо ир. Тийм бодлоо. Өөр танаа одоо ах дүүнер чинь бүхий энэ тамирчдын юм байна уу? Гэрүүлэрээ тамирчдын дүүнерний спортоор хичээлж байна уу? Дүүнер мөнөр маань спортоор нэг хичээлэхгүй оюу ухаантай. Хичээл номноо сайн гарч байгаа. Би л одоо би хөдөө гарна мал дээр явна гэдгээрээ би л спортоор хичээлж байна. Манай удамд манаас барилд ноцдог хүмүүс бас нэг барь чадaltaй хүмүүс байсан гэж уснатын өөрнийхөө ярьж ийлээ. Тэгэхээр бас ер нь бүх юм заавал цаагаараа нэг холбоо байдаг л та. Тэгэхээр удам байж. Удам байгаа. Тэгээ хөдөө өссөн чинь мэдээж хөдөө ч одоо ховоо татаж өснө гэдэг чинь те. Баян айлч мала ховоо татаж өссөн бид нар ч бас нэг хоолгос биш. Тэгэхээр ховооны гэр бас байгаа хаа. За ер нь одоо тэгээд энэ он таны хувьд мартахааргүй сайхан он болж байна. Хоёулаа нэг 12 сарын ингээд төсөлрөө одоо ингээд олж бодохгүй шинэ он гарна. Тэгээд энэ онны хувьд энэ онцтой ихэд түүхэн зүх амьд гарсан сайхан он болж байна. Хүний хувьд бас. Ингээд бас олон тохиолдолд олон том гоё амьдтууд хас жаргалтай юм болдог өнгөрч байна. Тэгэлгүй яах вэ? Одоо тэгээд 2025 оны маань сүүлийн одоо 2 сар 11 сарын 6-нд Өрмийн улсад дэлхийн аврагт хүрэл медаль авсан. За 12 сарын 7-нд Аз ТV аврагт төрүүлсэн. Тэгэхээр одоо 2025 оны сүүлийн босгын ол их сайхан давж байна. Тэгээд 26 он эхлээд эхний босгодоо бас их сайхан эхлэх бохоо. Тэгээд би одоо тэгээ өөртөөгөө нөөц боломж юу байдаг бүхнээ дайчлан хатан булаг сумынхаа нэрийг Дорногов аймгийнхаа Ижээ аавынхаа нэрийг гаргахын төлөө одоо хичээж байна. Он гаргаад улсын аврагтай юу? Улсын аврагт он гаргаад одоо 1 сараас авахгүй бол манай улсын авраг эхэлнэ. Тэгээд улсын аврагтаа ороо тэгээ ирэх жилийн сайхан дэлхийн аврагтаа Аз ТV аврагтаа тэгээ зорио сайхан бэлтгэлээ. Бас яг гэдэг нөгөө улсынхаа авраг төрүүлсэн тамирчин
Азид олд дэлхийгээр олон улсын нэгдээд орох ирэх авдаг. Тий, манайч одоо улсын явах төрүүлсэн тэр жилд одоо Азийн аваад дэлхийн явахд одоо нэг номерд орсон хүн бол одоо явах бүрэн боломжтой. Тэгэхээр одоо хамгийн чухал юм бас улсын аврах юм шүү дээ. Тий, одоо хамгийн чухал юм маань улсын аврах. Одоо би чи 7 сарын наадмаар нэг гэртээ өгсөн байна уу? Наадмаас ч хараагүй шүү дээ. Ээж аваартайгаа уцаар яриад хараагүй явж байна. Одоо тэгээд таныг одоо сайхан нэвтрүүлэхдээ урьж орсон баярлж байна. Тантай одоо ингэ сайхан хийчихэд одоо ерөн маргааш нөгөөдөөс хорсож хөдөөнө очимоор байна. Сайхан нөгөө агаараа амьсгалаад нэг морин дээрээ сайхан гараад нэг ээж аваартайгаа уулзаад одоо тэгэл улсын аврахын бэлтгэлд манай спортч бол одоо нөгөө 150 кг өгсрам 100 кг штанг бол одоо нөгөө өгсрам хэвээрээ биш. Хэзээ ч тэр хүн тэр юм одоо өөрчлөгдөхгүй. Тийм учраас би бэлтгэл суглаан сайж тэрийг дийлэх учраас өөрөөгөө өрсөлдөг спорт учраас бэлтгэл жоохон хаяад явчихаар бас жоохон хэцүү үдээ. Хөдөө явмаар байдаг, бэлтгэл юмэр байдаг. Тэгэхээр одоо цаг зав гаргаад бас бэлтгэл сургалаа хийгээд явж байгаа юм чинь. Тэгэхээр одоо ямарваа нэгэн спортод зорилгоо тодорхойлоод үнэнч тууштай тэгээд шудраг байвал тэгээд ерөн амжилт ирдэм байх шүү л гэж бодож байгаа. 7 сард хараа тэрс шариг өгч. Хараагүй л байна. Гэрээсээ гараад. Тэмцээ уулаа. Суугаад бэлтгэл сурч. Тий. Одоо тэгээ таны хэлдэг очно ээжийнхээ сайхан хоол цай гэж юу гэхээр нөгөө штанг маань өөрчлөгчгөөд өгдөг. Хүнтэй барилддаг бол бас нэг аз мазар хайж болно шүү дээ. Энд чинь бол нөгөө 150 кг захиалсан юм маань яг л хэвээрээ. Одоо 150 өргөн гэвэл тэргээл өргөх болно ш. Өөрч болохгүй. Тэгэхээр одоо энэ маань одоо тэгээд зөвхөн өөрөөс итгэл суглаа шалтгаалтай. Наамж уцаар ирчээд юм. Уцаар яриад ээж аваастай мал яаж ийн гэл малаа асуугаад тэгээд байж. Зүг. Тэгэхээр одоо энэ яг тийм сайхан халай магсан нүдчдийн тэр Будхан гол нутгийн нөгөө маргалын утаа бүргэлсэн боргэрийн дундаас ийм дэлхийн медальтанд төрнөдөг бол манай Монгол улсын маань бүхэл газар тийм ээ олон газар тэр сайхан одоо малын зах дээрээс дээрээс олон дэлхийн аваад томчид өрсөн байдаг. Тэнд их гоё энерги байдаг юм уу даа гэж дотроо бас бодож байна. Тэгээд говь нутагч одоо тэгээд бас сайхан шавшигтай халахын одоо 21 аймаг байдаг. Очиж одоо ганц хүслээ шивж байгаа болч одоо говьд ганцаараа сүндэрлээд яаж штэ. Тэгэхээр тэр сайхан нутагт төрж өснөөрөө бас бахархаж байна. Тэгээд бас зориг том байгаа. Тэгээд одоо улам хичээнэ хаа. Хамшид одоо нэг ганцшаа том хэмжээ өсөх нутаас техникаа чөлөөг авч ирдэг тэгээд ингээ гоё ингээ бас нэг хүчтэй гэх тийм юм байдаг тань. Би ч бас хүчтэй штэ. Уул хийдэндээ гарна. Тэгээд бас ном уншуулаад ер нь бас яах вэ? Хүчлэг байгаа. Нутгийн нутгийн хөгжлөс шүттэй бас байх. Тийм. Нутгийн хөгжлөс одоо шүттэй байхгүй болохгүй шүү дээ. Гэр бүлтэй. Гэр бүл ах гана даа. Зөвхөн хэмжээг бол юм уу? Гэр бүл зөвхөн хэмжээг байна. Тэмцээ уралдаан гэдэг. Тэмцээ уралдаан гэдэг. Ер нь одоо яг тантай нэг чинь ингээд дээр төр өрсөж байгаа ямар хүн байна? Одоо бүгчүүд чинь ингээд нэг үе үеэрээ гарч идэг гэдэг шиг тамирчдаас тэгдэг баг тий. Тий, одоо манай би ч одоо тий, гадагшаа одоо тэр экваторын тамирчин, 50-ны тамирчин хоёр бас мундаг байгаа тий. Тэр тамирчтайгаа бас энэ хүмүүс бас дэлхийд төрүүлээ болчих чаа. Болох байлгүй л гэж. Дэлхийн авахд хаан тамирчин жин төрүүлээ. 50 тамирчин. 50 тамирчин тий. Экватор мөнгө болсон. Экватор мөнгө болсон. Тэгээд таны өдрөө хөл авсан. Хурл авсан. Ер нь ингээд та гурав ихэд ингээд баланслаад байгаа юм тий. Голостой бас. Тэр олон жил орцсон. Бас дэлхийн 1-2 3 төрүүлсэн тий. Авраам баталсан хүмүүс ч бас тэгээд шал өөрөө хаалтаа тэгээд тэдний төвшин тэгээд бэлтгэл суглаан сайн хийж байгаа. Спорт үнэн шударгаар үзэж болох байлгүй. Пауэрлифтинг спорт одоо яг тэр өргөлтөнд хүнээс гол яг юу шаардлагатай. Норооны гол хүчүү, дөрвөн хүчүү тэгээд сэтгэл зүй юу олон зүйл байдаг тий. Спорт одоо яг ялгаагүй сэтгэл зүй маш чухал. Нэг сэтгэл зүй чухал. Хоёрт бол одоо тэр бас өсөд төрөнсөн байглаас одоо тэр заяасан бэр тэнхээ өгдөл тий. Бидний хамгийн давуу тал бол бас хөдөө өсө ховоо татж өссөн үг чинь тэгээд шал өөр штэ тэгэл. Ер нь тэгээд дээрээс нь бэлтгэл сургалт гэж чухал тий. Бэлтгэл сургалт чухал. Бэлтгэл сургалт чухал. Амралт чухал. Тэгээд би ч одоо байнга амраад байнга бэлтгэл сургалт хийж байгаа бол одоо сайхан нутаг орныхон манай тэр TTC компани маань одоо бас өдөөс өдөө хүртэл бас хүний хамгийн гол цалин мөнгийг таслахгүй тий. Тэгээд одоо унтагчтэй маш их баярлаа. Тэгэгчтэй одоо ажил амьдралд нь шинэ ондоо сайхан өгтаарай гэж хүсэн өрөө. Тэгээд бас дэмжиж исэн нутгийн бас Инк агро террас компани Инк тогтоохтой даншиг террас компани захирал манай бас Инк минь дахтай тэгээд бас нутгийн цэнд бол дахтай
Тэгээ бас олон сайхан ах нар байна. Тэгээ эдрийн ах нар тэгээд нутаг орны бас манай хатан бүлэг сумын гэсэн бас бизнес эрхэлж байгаа бүхэл одоо ах нартай бас маш их урилж байна. Танай сум чинь одоо Монгол улсад 330 гаруй сумтай гэж. Тэгэхээр юугаар ярих асуудалтай сум бэ? Одоо нөгөө жишээлбэл аймаг болгон нэг өөр өөр төвдөө сум ингээд Монголд нэг онцлогтой байдаг тийм. Танах тэрийгээр олно юугаар ярих авахтай. Манай сум ч бас Дорногов аймагтаа бас хамгийн бас олон малтай сум. Малтай. Тийм. Тийм. Малтай. Тэгээ манай сум ч бас Хилийн цэргийн техник 168 дугаар анги суман дээр байгаа Такадрын сүлэнхээр тэгэхээр алдарт манайх ч нөгөө сүлэнхээрийн зэстав гэдэг нөгөө сулхээр мөрний сүлэнхээр уул гэдэг. Тэгээс тэргээрээ бас онцлогтой шүү дээ. Зөв. Яг Хилийн. Тий. Бүстэй байдаг. Хилийн бүстэй байдаг. Тэргээрээ онцлог. Олон малтай. Олон малтай. Тэмээний бас үлгэр дүү юм. Тэгэхээр манайх ч Тэмээний үлгэр нутаг манайх ч бас Тэмээний Монгол хөдөлмөрийн баатар Чимэд Өрж гэдэг хүн байгаа шүү дээ. Одоо манай зулаа ихчээ. Ахын өвөн нөө. Тэгэхээр ч бас Тэмээ сүргээрээ ерөн малан сайн өсдөг. Манай сумын ард иргэжээ. Тэгвэл бас хөдөлмөрч юм байна. Говьч одоо тэгээд хөдөлмөрлөхгүй л хэцүү дээ. Тийм. Говьч чинь юм одоо тэгээд хүн нэрэ хоёр нүд хөдөлчлөөд ажил хийж идэв тийм ээ. Хоёр нүд хөдөлж явах тохиолдол тэр хүн бол станууд өвдөн мөчрөө мөлхөөч юм ажил хийж ижин говьд бол ер нь амьдрын л да. Говьд бол өөрөө их суур амсгалтай. Дээрээс нь тэнд мал молно гэдэг бол бас тухайн үний ухаан тэгээд хөдөлмөр шаардсан юм ажилтаа. Говь бол яалч юм газар. Тэгэл яах вэ? Та ч гэсэн бас адилхан говь нутгийн хүн. Би ч гэсэн говь нутгийн хүн. Говь нутагт одоо өсч хүмүүж сайхан шүү дээ. Тэгээд ажил амьдралын захыг говийн ч одоо өглөөнөөс харын өргөхий болтол. Тэгэл малын зах дээр малдаа явна. Зуны халуунуудад тэгээд нөгөө нутгийн хөдлөгийг бороохгүй нүүдлэн. За тэгээд нөгөө бос олдохгүй тийм. Тэр одоо хамгийн асуудал шүү дээ. Амар халан тий. Зомгүй халан тэгээ хар халуунд чинь тэгэл ус нутгаа ус мус ягаад мал руугаа нүүдлүүлээд явж байна. Сайхан. Тэгээ говь нутгийн ер нь бол хүний нэг бас мөн чинээр суулгаад хүн чөмс болоод юм байна. Тэгээд нөгөө говийн хүмүүс хүн чанартай гэж ярьдаг. Би бас энэ хүн чанартай зүйлийг яагаад үнэс бодгоо нөгөө тэр говьд чинь хүн тусалж ийж нөгөө сахалтай айлын санаа нэг айл хүний амьд бүтэх шиг. Хоорондоо ингээд нэг өөд суул ихэд цухтаа нүүдэг. Нэгнийхээ малыг хардаг цухтаа ингээд авсалдаг. Би биндээ тусч ийж говь нутгчээр юм малчтмаа нэг ойлгох юм байдаг. Тэгэхээр нөгөө говь нутгийн хүн чанарын сайхан сэтгэл гэдэг юм чинь энэс тэр ингээд урангаар авчдаг болж байна шүү дээ. Тэглгүй байх үү тий. Говийн ч одоо нэг сум яваад ирлээхэд хон харж байгаарэ гэж хон өргөч чинь тэгээд говь нутаг сайхан. За тэгээд энэ сайхан нутгийнхаа одоо нэг хүнтэй өндөрт өргөөд дэлхийн том тавцан яг өнөд өчтэй ярадсан шүү дээ. Тэгэхээр Азийн авах 4 медаль алтан медаль авчихсан. Ахын хүн боллоо. За тэгээд энэ анхны хөрөлн айл нь зуруулаа хөрөлн даа тий. Тий. 23 онд. 23 он. 23 оны анхны хөрөлн баг шүү. Энэ хөрөлн медаль Монголын бас тавьж тийм. Яг таны жин суурал анхудаа авсан жин хөрөлн. 59 дөө. 59 гэрээнд бол би анхудаа. Анхудаага Монголын тамирч чинь паблик төвдөр дэлхийн аваас анхны хөрөлн авсан энэ хөрөлн медаль. Би энэ хоёр саяны 11 сарын дэлхийн аваа юм даа. 16 онд Өрмөнд бас хос дэлхийн медаль тий. Хос хөрөлн медаль. Тэгээ дэлхийн авалт бас Өрмөнд бас 59 кг-нд л авсан бай. Ингээд нийтдээ бол дэлхийн аваргын одоохондоо эх орондоо 3 хөрөлд авчиж байгаа. Олон улсын хэмжээний мастер, эрдэнэ улсын настай ч сайхан говь нутгийн бахархалсан. Олон улсын хэмжээний мастертай сайхан ярилцлаа. Тэгж байгаа бол энэ он бол үнэхээр гоё юм байна. Түүхтэйсэн байна. 11 дугаар сар гэдэг энэ оны тэгээд ирж байгаа 2026 он дэлхийн нийтийн спортоор амжсан юм уу гэж байгаа. Олон том хэмжээнд болж байгаа. Тэгээд дэлхийн аваргад амжих хүсье. Өргөдлөөрөө баярлалаа. Дэлхийн аварга болно гэдэг бол бас хөөзья. Тэгээд 99% хөдөлмөр бав тий. Дэлхийн медаль авна гэдэг бол бас хувьтай медаль авд юм байна. Тэгээд үнэхээр сайхан том хөв бэлтгэл суглаан сайн гэдэг. За сайн хөдөлмөрлөх юм бол одоо бас амжилт бас байгаа гэж бодож байна. Хахуухаа нэг гоё бэлтгэх ёстой юм байна. Аз гэж хүн биш туумаа. Аз ямар хүн ирдэг хөдөлмөрсөн хүн ирдэг бол хэлсэн юм шүү дээ. Харин ч тэгээд аваа гоё юм. Тэгсэн шиг одоо хөдөлмөрсөн хүнд л аз ирнэ өгөх гэхээс тэр бол ойлгомжтой. За зүудээ ажил амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн одоо ажлын их амжилт хүсье. Одоо 2026 онд одоо сайхан хөгтөөр ах. За тэгээд 2024 оноос гоё юм. Үзэгч та бүхэндээ TV Studios спорт подкастын түүхийнхээ шинэ дугаарыг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баярлалаа үзэгчдээ.